За та бүхэндээ битүүний өдрийн мэндийг хүргэе. Сарын төгсгөл болж байгаа учраас хийсэн ажлаа товч танилцуулдаг уламжлалаараа танилцуулъя. 2 дугаар сар утааны сонсголоор эхэлсэн би нэг дид ажлын хэсгийг нь ахалж ажилласан. Одоо нэг төр ороо байгуулагдах байх. Дээрэс нь ерөөсөө Улаанбаатар болон аймгийн төвийн гэр ороолууд хаягдаад байна, дэмжих хэрэгтэй байна гэдэг зорилго дээр санаа нийлээд 22 гишүүн гэр ороолыг дэмжих бүлэг байгуулсан. Үргэлжлүүлж бид нар ажиллана. За дараагаар нь энэ сүүлийн үед сонсогдоод байгаа хил холбоолт тэгээд нүүрсний хямдруулсан үнээр нийлүүлэх гэрээ хилцээр төсвийн асуудал бол нэлээд яригдлаа. Байр сууриа идэвхтэй илэрхийллээ. Хил холболт төмөр зам бол хэрэгтэй. Гэхдээ нүүрсний гэрээ нь бол хэтэрхий алдагдaltaй байж болохгүй. Одоо хилцээр байгуулагдсан ч гэсэндээ гэрээн дээр бол бид нар бас анхаарнаа гэж. PetroChina компанитай хийх уулзалтанд аж үйлдвэр эрдэс баялагын сайд яваад ирсэн. За би бас хамт явсан. Тэгээд газрын тосны үйлдвэр баригдаад нэгэн цагт ашиглалтанд орноо. За тэр үед бол түүхэд бас хангалтгүй байна. Олборлтыг гинт нэмж болохгүй. Тийм болохоор одооноос нэмэх хэрэгтэй байна гэдэг асуудал. Ер нь цаашдаа ингээд PetroChina компани гэрээн хугацаанд дуусахаар бид нар яаж үргэлжлүүлэх юм бэ? Хамтарч ажиллах юм уу? Монголчууд олборлтонд орох юм уу? Татврын асуудлуудыг, амнаатын асуудлыг яаж шийдэх вэ? Яаж харилцсан бие биенээ хүндэтгсэн доктортой байдлаар ажиллах вэ гэд бодох юм бол их байгаа. Үүнийг ойлгохын тулд би чилж бас уулзалтанд орох хэрэгтэй байна гэд яваад ирсэн баг. Баянгол дүүргийн 11, 12, 23, 34 дугаар хорооны иргэдтэй уулзаж ярилцсан. За орон сууцны хорооллын иргэдийн хувьд бол хамгийн гол нь энэ хуучин огсромлын дулаалгын асуудал байна. За энэ бол миний бодлоор элдв янзын агаарын мега төслийн оронд жинхэнэ хүнд хэрэгтэй Улаанбаатарт хэрэгжүүлэх шаардлагатай мега төсөл болно. За гэр хорооллын айлууд бол мэдээж дид бүтэц тэгээд дулаан сууц барихад хөнгөлөлтөө зээлийн асуудлыг бол ярьж байгаа. Нэг гаражийн асуудал, гаражийн талбаануудыг тохижуулах асуудал их бас шаардлагатай байна. Зарим дээр нь буулгач хайчингуутай барилга барих зөвшөөрөл өгсөн. Тэгээ ингээд манай хүмүүс яалтчгүй хандаад байгаа болохоор зарим өмгөөлөгчтэй бид нар хамтраад шүүхтэр одоо үүсгээд маргаан үүсгээд явж байгаа. Гаражийн талбайг яаж тохижуулбал зохистой юм бэ гэд хүүхдүүдийн дунд нэг хөөрхөн хактон зохион байгууллаа. Тэгээд маш чадварлаг байна залуучууд энийг бол бас хэлмээр байна. За ингээд нээлттэй парламент гэдэг ийм хөөрхөн одоо дадлагжигч оюутнуудын хөтөлбөр бол болж өнгөрсөн. Над дээр 5 оюутан ирсэн байгаа. Тэгээд тэр дүүнэртээ бас чадах чинээгээр зөвлөлөө. Манай залуучууд болохоор зэрэг дэлхийн монголчуудыг одоо нөгөө цахимаар яаж сонгуульд оруулах вэ гэдэг тал дээр судалгаа боловсруулад бидний ажилд бас тусалсан ийм сайхан арга хэмжээ болсон. Оюутнуудын Карл Поппер мэтгэлцээний нээлтэнд би бол орсон. Зориуд ягаад гэвэл энэ нөгөө нээлттэй нийгэм, эрх чөлөөт нийгмийн талаар ийм гоё үзэл санаа байдаг. Түүний хүрээнд бас оюутнууд маань ажиллаж байгаа юм байна. Мөсийн 100 гаруй оюутнуудаа инженерийн 10 шийдэл 21-р зууны Монгол ямар байх вэ сэдвээр уулзтайлаа. За тэгээд шатах ашигт малтмлын хийм боловсруулалт эколог сэдвээр шүтээшийн шинжилгээ ухааны одоо эрдэм шинжилгээний баг хуралд нээлтэнд нь оролцож үгэллээ. Урд нь бол би өөрөө бас илтгэл хилцүүлдэг байсан. За энэ удаад бол улсын хурлын гишүүний хуваар оролцлоо. За гадаадын зочдтой уулзсан зүйлс гэвэл би энэ хууль зүйн дотоод хэргийн сайдын хамтаар Польш элчин сайдтай уулзныг ярилцлаа. Нүүбийн хөгжлийн хөтөлбөрийн хиймэл оюуны зөвлөх Мария Камерес гэдэг бүсгүйтэй уулзаж ярилцсан. Монгол улс маань хиймэл оюуны стратеги боловсруулж байгаа. Тэгээ энэ хүрээнд бид яаж хамтарч ажиллах болох вэ? Нүүбийн хөгжлийн хөтөлбөрөөс бас Монгол улс хиймэл оюун ашиглах бэлэн байдлын судалгаа гэдэг зүйлийг бол хийж байгаа. Энэ талаар мэдээлэл солилцсон байна. Канадын цөмийн эрчим хүчний агентлагийн дарга нь Монгол улсд ирсэн. Тэгээд жижиг дунд оврын цахилгаан станцыг байгуулад яаж ашиглаж болох вэ гэдэг талаар нэлээд сонирхолтой юм техникийн семинар зохион байгуулж эрчим хүчний салбарын хүмүүсийн хамтаар ингээд оролцсон. За тэгээд инновац цахим бодлогын байнгын хорооны хүрээнд цахим бодлого гэдэг ийм сэтгүүл гаргалаа. Тэгээд энэ дээр бол нээлттэй төсөв, иргэнд ойрхон төр, виртуал бие хамгаалагч,
цахим төгрөг дэлхийн монголчууд гэдэг юм сонирхолтой сэдвүүдтэй. За Монгол шуудан компани үндэсний дата төв Монголын цахилгаан холбоо компаниудын үйл ажиллагаатай танилцлаа. За иймэрхүү байдлаар ингээд 2 дугаар сар маань бужигнаад өнгөрлөө. Ирэх саруудад энэ уул уурхай асуудлууд, ашигт талтмын тухай хууль, за тэгээд л одоо зөндөл юм гарч ирэх юм байна. Утааг бол орхихгүй зам болсон ч энэ бол шийдэх ёстой асуудал. Сайхан мэдүүлээрээ.